Дэлхийн монголчуудын Энжил радио 88.1 хөтөлбөрөн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм сонсч үзэгч таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөр бүрийн даваагаас баасан гарагийн 14 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгч танд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 1-р сарын 13-ны үдийн ачаар нэвтрүүлэг маань ихүү эхэлж байна. За өдрийн мэнд төргээ зандаа. За өдрийн мэнд. Эсвэл төлөвлөгч гэрлээ зандаа найруулагчаар Амланбаатарын ганцхан ажиллаж байгаа. Өнөөдөр хоёлоо чинь гоё хөгжөлтөө пост ярьдаг өдөр тийм. За 5 өдөр болгон гэрлээ үед хоёр үдийн ачаар нэвтрүүлгээрээ хөгжилтэй пост ярьдаг байгаа. Ингээ фэйсбүүк дээр тавигдсан тий. Гой ингээ хөгжилтэй постууд ерэн зөндөө байдаг. Тэрнээс түүж аваад хэдийг нь ярина. За тэгээд уриалахад маа сонсогчд маань тий. Одоо дэлхийн монголчуудын Энжил радио сонсогчдын групп гэдэг байгаа. Тэн дээр хөгжилтэй пост гэсэн хаштагаар бас өөрсдөө тохиолдсон хөгжилтэй явдлуудыг хэрэг бичих юм бол гэрлээ үед хоёр гоё тий. Тэрийг нь 5 өдөр болгон уншиж өгье. Тэгээд их зугаатай өнгөрөөцгий тавтахыг. Тэгээд яг уул нь өөртөө тохиолдсон зүйлийг бичвэл гоё тий. Нэг өөртөө ч юм уу найзлахтай яг нэг бодит юм байдаг штэ тий. Тэг нэг гоё ингээ түүх үгүйсэнтэй нэг жоохон урт маягийн зүгүүлэх гоё тий. За ингээд нэвтрүүлэг маань илүү ихийг мэдэж илүү сонсыг сориотоор шууд хүрч байгаа. За зандагийн ихнийс миний бүр сургаар л инээд өрөөд байх юм. За хашуулт гэдэг нэг анаахтан хашуулт гэдэг одоо хүний пост байгаа. Тэртээ 10 жилийн өмнө нэг удаа гэртээ сайхан найзуудтайгаа уужсан гинэ. Найзтайгаа. За. Тэгэл уужсан чинь нөгөө найз нь гинт гар хөлн татцсан гинэ. Эхүүдээ. Тэгэхэд хоног нөгөө нойргүй ядраад баг юм идээгүй байсан юм уу яасан. Шууд нөгөө таталт өгөөд хөвцсөн. Тэгэхээр сандраад нөгөө 103 дуудсан юм байна. Тэгээд 103 дуучаад гинэт нөгөөдх нь татаад байгаа шүү дээ. Тэгэхээр татаж байгаа хүнийг нэрэ хатахаар одоо зүгээр хатахаар тавирдаг гэж уншсан нөгөө санаанд ороод тэгээ зүү байсан ч олдохгүй болохоор нөгөө сандраад баал бахаар нь аваад далааж агаад гарын булчин руу зооцсон гинэ. Бүр балаа зооцсон юм уу? Зооцсон тийм. Яана. Тэгээ нөгөө татж байгаа найзыг харсан над руу чи одоо яаж ийна гэсэн харцтай гэтээ хэлж чадахгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөөдөөс нь ингээр зүгээр болд ингэсэн ингээл орилоо л тийм. Тэгэл нөгөө чинь чимээгүй татаал байж гин. Тэгэхээр нь гоёлуу нахаа зооцсон гин. Тэгэхээр гоёлон зоочвол тэгээ цээжүр нь бас зоосон гинэ. Тэгээ нэг балаараа өстэй тийм ингээд суглаад заагаад авахгүй сандарсан бүр. Тэгээ зүгээр болдгоо. Тэгсэн чинь нэг үг хэлж ирнээр би яг ухаан алдлаа гэдэг хэлсэн гинэ нөгөө чинь чадчих та. Тэгэхээр нэр ухаан алдсан хүнийг спирт өрнөтүүлээд байт юм билээ гэд санаад тэгээ мэдээж хайсан чи спирт байхгүй. Тэгэхээр үнэртээ бас олдохоор үнэртээ бас хамарлуун цацаад бүр ингээ хамрын нөхрөө ингээ цацаад. За тэгээд хамрын бас нэрэ хамрын доод нэг хүн хонгоргоо гэдэг та. Нэрэ тэрэн дээр нь дардсан шүү дээ санангуудаа. Тэгээд тэрэн дээр нь хүчтэй ингээ дарсан гинэ. Тэгсэн чинь нөгөөд нь яа гэсэн. Тэгээ нөгөө татж байгаа хүн чинь орилохоор нь эргэж хараад нөгөө балааваа дахиад нэг зоосон гинэ. Бүр сандраад өөрийнхөө ухаанаа алдсан. Тэгээ энэ үйлдэлүүдээ ингээд хит хийжсэн чинь ашгүй яг 103-аас эмч нь ороод ирсэн гинэ. Тэгэхээр манай найзыг миний ингээд аимшигтай тамллаас ямарсан аварч яваад дусал мослыг зүгээр болгосон гинэ. Тэгээд битүү үнэртээ ус үнэртээ болсон. Хамрын доороо хөхөрцөн энд тэнтэй балаар хатгуулсан. Татаж байхдаа яг юу утсан болоо. Ингээл найзынхан гарт үхэрдэл гэж бодсон байхдаа хөөргийг. Гэхдээ хойлоо одоо энэ хүн тэгээ бид гурав тэгээ энэ хүн бичиж бид хоёр ярьж ингээд яг одоо инээж байгаа бодож яг тухайд бол амар байсан байгаа шүү дээ тий яаж ч бодсон сандраал тий сандарсан чи юу эсээл хийгээд тий тэгээд 10 жилийн өмнө болохоор ингээд инээгээд зүгээр өөрөөсөө дурсамжаа бичээд тэгээд талт өгөө байсны дараа нөгөө найзаас эмч нь асуусан гинэ. За яг юу болсон тэгээ ямар арга хэмжээ авсан бэ гэл тэгсэн чи найз нөгөө босон бүх хөрцөөс хэлсэн гинэ. Тэгсэн чи өөрөө найз нь хажууд нь байгаа шүү дээ. Эм чин бүр над руу өстэй амар сониорсон. Одоо бол тэр нөгөө харцсан бодогдоод идэв шүү дээ. Нэг залуухдаа нөгөө налаа дүргийн 6 дугаар хороонд очиод тэгээд тэгсэн чинь нэг юм сүүлд нэг юм ингээд үлдээ тэгээд тэр нь ингээд айгаа хэрэг болдог штэ тий. Тэгээд тэр үлдээс нэг юм байсан юм алгуулсан байхгүй юу. Тэгээд хий авсан бай чи авсан бай би авсан гэсэн чинь нэг хүн алгаас тэр хүнийг чи танин заяа. Тэгсэн чинь тэр ганцаараа гахаа таргалахгүй гэдэг шиг. Ганцаар тэрийг авч авснаар гар мал ингээд бүх ингээд татсан. Тэгээд ихтэй уурлж үзчихэж үгсдэж ганцаараа уусан.
Тэгээд нөгөөдгөө яад энэ ямар ингэж татуулчаад явуулаад байна шүү дээ. Гарын массаж засаж амар татд юм байл шүү дээ. Бац авчихгүйсэн. Тэр санд орчлоо. Тэгээ ер нь бол нөгөө жоо хямралтай байхын үед бол байсан л да. Тэгээд тэр нэг үлдээсэн тал ганцаар болсч татсан. Мөх жаргал уламж авт гинэ. Яад хөөр хамарлуу нь үнэртээ ус цацаад ахаар яад гинэ. Нөгөөдгөө татцсан. Болиоч гэж хэлж чадахгүй. Тэгээд ядаж ингэ таглаа маглыг нь өнөрлүүлнэ байгаа та тий. Ингээд хамрыг нөхрөө онгойлгож цацсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээ зүгээр байхгүй хамрын доотлын хонхоргоо тэр нэг дараад бараг шүтээс цус харсан байна. Йоо. Найрлагч аруулсан энэ. Найзыгаа балыг унсч найз илүү бал байна өгт нөгөө уссан балаа өгтөө. Энэ бол хайр хамаа. Йоо. За гэрлэх юм баст. За энэ нас амар нэрлээ харигссан. 2012 онд 3 солонгостой тэрэлж явжээ нэг хүн. За энэ постны за. Тэгсэн чинь тэндээ хоноод Монголын байгаль энэ төр яриад байжсэн чинь нэг хэрэв мод амжаал гүүгээл тэгээ нөгөө горовчаас да зур мургийг аал гээл бүү юм болсон гинэ. Тэгсэн чинь нэг 12 3 орчим насны 2 бацаа ирээд шууд чулуу шидэд бит цохоод алдсан гинэ нөгөө хэрэмийн нүдэн дээр баг зур мургийг авч ирсэн чинь. Тэгснээ нөгөө хоёр чинь бүрлээч гэдэг манай хэрэмдээ эргүүл тавиулж харснаа хачаад яваад гэсэн нөгөө 3 таг бүх шоконд орсон нөгөө 3 солонгосон. Тэгсэн чинь надаас яагаад алж байгаа энэ төр гээд ахаар нь ямар одоо зүгээр алдсан гэлтэй нэш хэлэг үг олдохгүй гэрээс нь хоол уулгаалаад ахаар нь алсан гэсэн чинь чи яаж мэдж байгаа гэсэн. Гэрээс нь энэ хэрэг хоол уулгаалаад байсан чи яаж мэдж байгаа гэсэн чи бүр бандсанда Монголын хэрэмнүүд ерөнхийдөө ер нь хулгайч гэлээ. Яа, одоо бодгоор үний ичмээр гинэ. Нэг үнээр тий юу гэж өөр одоо юу гэж хэлэх юм бэ? Бас энэ нэг санарсан үнийл нэг арга штэ тий. Хамгийн амар нь тий. Яаж байгаа юм чи? Энэ хэрэмнүүд нь гэрлээс нь хоол уулгаад байсан юм. Зэрлэг. Монголын хэрэмнүүд ерөнхийд тулаач. Хай, тэнгүү солонгос хэрэм хулгайч штэ. Йоо. Юутай адилхан нэг Монгол тас нисж явж байгаа солонгост очиод өндөг гаргасан чинь харийн газар нөгөө өөрийгөө төрлөө гэж өөрийгөө зэмлээд өндгөө хагалчаад буцаа Монголд ирсэн. Тэр нэг бадрангууд тас. За Назухан гоо гэд ийм пост нөгөө юутэй Facebook хаягтай нэг эмэгтэй байгаа. За. Нис бичнэ гэж үнэхээр гоё бичдэг. За. Эксигээ дурсан санах уяа нэгдүгээр бот оршваа гинэ. Гарч мачг сүртэй байгаа зү. За. За би ингээд эмэгтэй хүн швэн. За би албан ёсны ганц экстэй хөн. Сүртэй байсан. За. Тэр маань 3 ихчтэй айлын ганц нэлцаас нэлцгар хүү. Би болохоор багаасаа банд нартай тоглож найзалж өссөн иршүүд охин байлаа. За. Бид хоёр байнга бильярд тоглоно. Тэгсний буйнаар түүний эрхийн тэнэгээс болж унтсан гэдэс цувдаа нилээл татагдсан юмдаг. Нэг удаа бас л бильярдад ан ман ач тач үзэлж байгаа тоглоом нь шоглоон болоод палк шайргаа шидэлцээд би ч салъя гэд хилээд хайчихваа. За. Уг нь айлгаж буулгаж авах санаатай байсан чинь нөгөөч нь харин тгий гэж авт. Тэгэл бандсанда ок гэл багшийн дэдийн буудал дээрээс хоёр тийшээ болсон байгаа. Тэгээ сэтгэл санаа гэдэг чинь сэмэрсэн хадаг цаашаа салбалзаад л эд эмордог нас байсныг хэлэхөө ядж байхад автобус нэмгүй байхгүй. Тэр өдөр ямар новшоо игээд доёисэн өсгийт юм өмсцэн бүүмэд хөл өвдөөд давхар зүрх өвдөөл гонигт автсан ганцаардмал тогроо гэдэг алхаагаар гэрийн зүг гэлдэрлээ гинэ. Гонигт автсан ганцаардмал тогроо гэдэг алхаа байт юм биш үү? За. Тэгээ гэрийн зүг гэлдэрсэн баг. Тэгээ яг 3 дугаар сургуулийн урдуур алхаж явсан чинь 3 банд урдаас ирж явснаа. Нэг нь зам хаа зогсоод л танилцгүй охин гэж байна. Ядж байхад тэр банд нь манай экстэй бүр адилхан гिचгтэйхэн. Гинэтэл дотор зангираад байсан нулимс сад тавьчтیں۔ Тэрүүгээр нэг муухай ойрлол өөлөөл нөгөө бандын цээжиг нь 2 гараараа зөөлөн бөмбөрдөө. Чад танихгүй банд дээ. Бод нэг тэрний өмнө солонгос кино үзчихэд тэгээд тэрийг тэгдэм байх гэдгийг цээжилсэн байсан гинэ. Нөгөө бай 3 банд бүр
Цочно би тавдаг цочно. Нөгөө цээжин дээр нь зөөлхөн бөмбөрддөг нөгөө боломж олддог. Тэгээ нөгөө гур бүр мэл гайхаж цэл өгөрцөн. Нэг нь бүр хөөе наа чин сэтгцэн өвчтэй юм шүү зүхтаа яа гэл. Нөгөө залууч гэсэн зүхтаг гэсэн чи би бүр ингээд гараас нь зуурцсан. Муухай ойрлоо. Тэгж нөгөөг чи намайг бүр түлхэж унгаах шахуу юм болоод зугцсан гинэ. Тэгэл би тайвшраал харих замдаа бүр инээ түрээд болдгоо. Амар баястан царайтай харьсан чинь гэрийн үүдэнд харьсан X-Man гөлгөнүүд гаргацсан зогсож байж үлээ гинэ. Ой манай үеийн нэрээ нөгөө энэ тэнд нэг юм одоогийн шиг юм гой газар байдаг байсан ч биш тэгээд ер нь их бильярд тоглодог гэсэн биш үү. Би анх нөгөө яг нөгөө сургалтын дээр тайлсан ч гэсэн битээр бильярд тоглоод би хожоод тэгээд бооцоо моцоо тавьж байвал тэгж бас танилцчихсэн түүхтэр шүү дээ. Тэгээд айгүйх бильярд тоглодог гэсэн. Тэгээд шууд хожихоо. Үгүй тэгээд манай уу надад албаар л хожигдсан юм байлээ л дээ тэр үед анх танилцтаа. За X-гээд дурсан санахуяа 2 дугаар ботыг одоо үргэлжлүүлж явшээ. За нөгөө гүлгэнүүд гаргаад зогсож байхыг харангууд дотроо бол ингээ баярлаастай. Бүр хайр хүрээстэй. Мөртлөө нөгөө гаднаа эмэгтэй хүний ихэмсэг бардам занг хит давуулан биелүүлж бас хажуугаар нь би ийм сайхан амтэн шүү гэж мэдрүүлэх зорилгоор гидий төмби хотоо оцоо стилээр алхсан гинэ. Нөгөө өвцөн хөлбөлөө марцсан за. Гидий төмби хотоо оцоо стилээр алхаад тэгэл ядж байхад гэрт хинч байхгүй. Араас нөгөөдөг чинь орж ирээл уянгийн хайлал уран сайхан нэвтрүүлэхдээ үгс урсгаал чихэн дээр зөөлхөн үнсэл тэгэл яхахтай умбаа жажаа болсон гинэ. За тийм тэрийг ойлгож байгаа юм тий. Би л ойлгохгүй умбаа жажаа юу гэж чинь. Би ч зандаг хүн шүү дээ. Тэгэл яхахтай умбаа жажаа болол урсах хөлстэйгөө уур гомдлоо хамт урсахчиж байгаамаа. За тэгээ жоохон удаад ирсэн чинь би ч угаасаа өөдмхой юм болохоор нөгөөдхөөсөө өөцөх их маягтай. Салвас салны ухааны бодоод хөвчээсэн гинэ. Тэгэл ярдаглаа хэрүүл хийгээл. Тэгэл бүр хит хоног харьцаагүй гинэ. Би тэр үед ер нь хитрхи амгалан байж зодоон цохоо хийгээд цагдаа шүүх болцсон байсан гинэ. Нөгөө эмэгтэй хүмүүртлээ эн чинь эмэгтэйчүүдийг задлж модлоод цагдаа шүүх болцсон. Наач юу нэг айгүй харигаагаар юм шүү дээ. Үгүй сайхан гар юм шүү. За тэгээ ар гэртээ хэлж чадахгүй тэрийгээ. Тэгээ ганцаараа нийтийн байранд амьдраад өдөр болгон цагдаа дээр очдог ажилтай. Миний байдаг өрөөнд нэг гудас хүнжил чемдантай хувцснаас өөр юм байхгүй. Тэгээ мөнгөгүй оюутан чааваас өсхийн дээдэр өсөж хүссэн хүсээгүй 90-60 харьцаатай болсон гинэ. Гаднаа нэг л сайхан гонхсон хүн дотроо үлэн чон шиг гөрхөлсөн амтан гинэ. Яа идэг за. Тэгээ нэг удаа бүр 2 хоног хоолгүй хонвоо. За. Ганц цэвэр усаа багуугаар хүрцээр ингээд дууссан гин. Тэгээ өсөгч гайгүй бүр ам цангаад ам бүр ингээд нөгөө уруул бүр 9 цүл болсон гин. Худгаас ус авахч мөнгө байхгүй. Хажуу хавирганы айлуудаа санаа зовоод гуйж чаддгүй. Бардам зан шалдангуй царайлаад байж тал бороо орсон гинэ. За. Гүүж гараад дээшээ ингээд хараад амаан гаал хатсан голоо бороон туслаар дэвтээгээд байжсэн чи арайч те өөрийг наран зул гэдэг юм. Наран зулаа чи ингэж явах гэжтэй гээл. Тэгэл нулимс урсаа хадлаа. Кино шовшонк цаашаа гинэ. Бороо хатагаа муу уйлаад байгаа муу хайцаа. Тэгсээр нэг л нүд дүүрэн хүн инээгээл тэр тэндээс айсуу гинэ. Гартаа ингээ 2 том юм барьсан. Тор лавлан харсан чинь тэрмэн байлаа. За. Йоо 2 тор дүүрэн хоол идэл өөлэл хажуугаар нь хайр хүрээл муухай юм бодож өөдөж залхаж байна гэснээсээ ичээл бүр те өөрөө нөгөө салан мална гэсэндээ ичээл тэгээ шууд зүрх сэтгэл 360 градус эргээл энэ хүн л миний жинхэнэ ориг хайр юм байна гэж бодож байгаа юм чинь хоол бас хайр дурлал чухал юм билээ гинэ. Хөөх юм би яасан. Тэгээ нөгөө X-гээ дурсан санахгүй 3 дугаар бат дээр нөгөө салсан тухай нөгөө тэр нөгөө хөгжилтөөр нэлээд гонигтай юм байл. За хамтран ажиллаа танилцуулаад үргэлжлүүлэх үү. За тэгээ. За Улаанбаатарт 14 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Florence Residence хотгон хамтран ажиллаж байгаа. Найруулагч нөгөө чат уншаарай. За хотын төв цэгээс ерөөсөө 1.8 км-т сүндэрлэн босч байгаа шүү дээ, тийм ээ. Чухал бүхэнд ойр гэдэг байгаа шүү дээ. За тэгээд Florence Residence хотгон нь танд төлбөрийн хамгийн уян хатан таатай нөхцлүүдийг санал болгож байна. За би энд очиж үзье. Юу одоо ингээд дүлгөөнөөр хойшоо эргэж манай ажил руу тэгээд нэг хоймор офис гэдэг байгаа тий. Тэрнээс ертөнцийн зүг чигээр зүүн тишээ ингээд явхаар
Тэгээ яг энэ нөгөө баригдаж байгаа Florence Residence болохоор. За тэгээд тань ямар төлбөрийн таатай нөхцөлийг санал болгоод байгаа мэй гэхлээр урьдчилгаа 30% төлөөд 5 болон 8 жилийн хугацаатай хүүхүү хувь лизингийн нөхцөл. Харин энэ их гоё байгаа. Харин тийм. Ерөөсө 30% төлнө. Тэгээ эднийх нэх үнэтэй биш ээ. Би л ямар ч байсан 3 байна уу 4 өрөөг би сонирхож үзсэн 170 сая төгрөг болж байгаа байхгүй. Тэгэхээр чи үнэхээр гайгүй. Тэгэхээр чи 30% төлөнгүүтэй би 5 юм уу 8 жилээр ямар нэг банкны би хүүтэй лизинг биш өөрсдөө тэг хувь лизинг хийчих болох юм биш. Харин тийм. За тэгээ дээрэс мэдээж ипотек, банкны зээл, бэлэн төлөлт гэх зэрэг маш одоо нэг олон сонголтоос та өөрийн санхүүгийн боломжтой тохируулаад бас сонголтоо их боломжтой байгаа тийм ээ. За тэгэхээр одоо давуу талуудаас нь дуртай тий. Сургууль цэцэрлэг төрийн байгууллагуудтай бол хамгийн ойрхон давхартай 5 айлтай. Тэгээ өрөөний зөв зохион байгуулалттай 3 төрлийн хүүхдийн тоглоом хэлбэр баригдана гэдэг байгаа. Тэгээ тэнд нь ээжүүдийн амрах хэсэг байгаа. Бүх айл нөгөө нар үзэх цонхтой 100% бүрэн зүтгэмэл хийсэлтэй. За мэдээ зах зээлийн бодит үнийг санал болгож байгаа. Ийм нэгдсэн төлөвлөлт болон дид бүтцийн цогц шийдэл бүхий цогцлбор төслөө. За төслийн байршил хаана байгаа вэ гэхээр Сүхбаатар дүүрэг 11 дэх хороо Сөүл эмнэлгээс хойш ерөөсө 200 м зайд байгаа. Тэгээ борлуулалтын албаны утас нь 75-7 22 75-7 22. За мөн Florence Residence гэд Facebook пэйж рүү ороод мэдээлэл авах боломжтой байгаа. За энэхүү төслийг хэрэгжүүлэгч 3 бухт групп маань өндөр чанарыг бодит үнээр гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байгаа тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн өдийн ачрын гэрлийн өдөр ярьж байгаа сэдв болохоор хөгжилтэй пост одоо 2 дугаар хэсэг буюу 5 өдөр болгон ийм нөгөө цуврал эхлүүлээд одоо 2 дахь дугаар дээр явж байна. За үргэлжлүүлэх үү? За гэрлээ. Би юу тийм. Ямар ч зэн дээр X-гээ дурсан санах бай дуусчлаа. Наадгаагаа тэгээ 3 нь одоо байхгүй мó? 3 надад байхгүй. Энэ нөгөө нэг хөгжилтэй биш. Гэхдээ ер нь амар гоё бичдэг хүн байна. Харин тийм. Тэ нүдэнд харагдтал. Нөгөө цээжиг зөөлөн бөмбөрдөөл энэ төр гэдэг. За энэ мөнх цэнгэл гэдэг хүний пост заяа. За энэ хүн хуучин угаалгын машинаа ингэ солих сараатай зар тавьсан чинь нэг залуу зарынхан дагуу ярьсан гинэ. Тэгээд ирж үзэхэр болоод хаягаа зааж өгтлээ оройдоо хурж ирээд үзэглээ. Тэгээ оройч гэрт ирээд яаж ажилдаг ямар горомтой ингээл асууж өгч байна. Би ч ийм тийм гээл тайлбарлаа зогсож байсан чинь ихчээ шалгаад үзчихөө гэлээ. Угаалгын машин нэг. Тик гэсэн чинь торноосоо нэг цамц жижиг удаа бок гаргаж ирсэн. Бас өөрийнхөө боктой явдаг те гаргаж ирсэн ээ. Шууд тажигт л угаалгын машиныг ажилуулаад нөгөө цамцаа угаагаад ихсэн гинэ. Тэгэл би ч дотроо зурагт билетиг бол асаагаад шалгаад үзчих нь угаалгын машиныг нэрэл угааж одоо шалгаж үзэх юм байлгүй дээ гэж бодоод хажууд нь заа гээл тэгэл хамгийн бага минут дээр нь тавиал угааж гарсан гинэ. Тэгсэн чинь тэгээд за хардаа зүгээр аваастай гэсэн чинь ихчээ сэгсэрхийг хараадахыг зарим угаалгын машин сэгсэрхээрээ үсэр төхрээд яваад байт юм байл дээ гэдэг чинь. Уул нь яг тэгдэг нэ. Тэгээд самсыг нь угаад сэгсэр тусгыг нь хүлээгээд цаг шахуу цай ууж ганц нэг юм ярьж зурагт үзэцсэн. Цагч бол цамц нь хатах шахуу гарч ирлээ. Тэгсэн нөгөө залуу гайгүй сайн угаачтай байна. Та жоохон хямдруулаад өгөөч гэхээр нь бөө юм болж яаж үз зарсан харсан хүнд одоо үгүй гэлтэй нэ штэ. За тэг гэсэн нөгөө залуу чинь за би тэгвэл газ итэм орчоод ирээгээд цамцаа яриад гарсан байдаг шүү. Нэг сонио ашиглуулсан мэдрэмж төрөөл явцсан. Тэг орж ирээгүй мэ те. Тий дараа нь энэ залууч угаалгын машин зарах зараар өмд цамц оймос гутал гэж бариад явуулж угаалгын машин авах шаардлагагүй юм байна да гэж бодоод ганцаараа ваах энэс гинэ. Тэнгүүтээ доор нь жич угаалгын машин зарна шүү гинэ. Тэгсэн чинь энэ хүний постны доороогоо сэтгэгдэл заяа. За тэгсэн чинь Мицүү гэдэг хүн сэтгэл бичсэн чинь надаас иймэрхүү зүйл тохиолдчихлээ. Скул полиц хийн гэсэн зараар хүнтэй ярьсан чинь арай хоол юм байна. Зайсангийн эцсийн сургууль юм байл да. Гэсэн чинь өглөө эрт очихоор амжихгүй юм шиг байна. Ойртоод очиод хончийг баг гэртээ хонуулчих ухааны юм ярьсан байдаг. Ямар амж. Хөөс өмнөөс скул полиц хийж өгдөг хүн байд юм байна. Йоо нэрэ. Манага нэрэ ална. За нэг гана мэдл гээд хүний пост байгаа. За энэ чи юу нэтлээ. За 10 хэдэн жилийн өмнө энэ чам дээр над дээр нэ гана мэдл нь. За хараад байгаа би. Үгүй чам дээр байна. За 10 хэдэн жилийн өмнө 96 та дугаар барьдаг байсан байна. Тэгсэн нэг өдөр нэг 9-өөс ихсэн дугаар ингээл тохиол байна нэ.
Тэгэл эргээгээ залгасан чинь нэг FM-ийн хөтлөгч юм уу гэмээр хоолойтой охин байсан байна. За. Өө би харин зүгээр залгасан юм а гинэ. Аха. Тэгэл бит хоёр хаа нэгтээ ингээл залгаал би рүү залгаад маазардаг боллоо гин. Сүүлдээ бүр орой болго ингээл нөгөө мессеж бичцгээгээл бүр яг хосууч болсон. Хоолой идсэн нөгөө гадаа хүүтэн байна шүү. Дулаан хувцлаараа орой хизээ харих гэж мэгэл бүр хин хиндэ анхаар тавиал бүр яг хизээний хосуудаа яг. За тэгэл нэг ч уулзч царай бараагаа харалцж амжааг байхад удаач нөгөө Facebook нөгөө нэгдэтэй гарч ирээд мань хүн Facebook нээсэн гээл чухам тухайн үеийн дэлхийн оддын зурагтай нэг хаяг нээсэн гинэ. За. Ядаж байхад би тэрэндээ майр үнэнч өөр охин интерлөө нөгөө найз үсэлт явуулж чадахгүй тий. Хоёулаа тэгэл мессежлээл. Тэгэл фэйсбүүкээр ингээл хоорондоо тетрс тоглоал. Би бүр ингээд албаар хожигдно. Тэгэл хожигдох бүр тэрний гүнж зан илүү их гарч ирээл би тэрэнд нь хайлж урсаад бүр сүйд болсон. За. Нэг өдөр би тэгээ фэйсбүүк дээр зураг ажиглаа шүү гэл нөгөө мессеж ирсэн гинэ. Нөгөө охин фэйсбүүк дээр зураг айцсан. Би ч зүгээр л өөр залуучуудаас төрүүлж би л харах ёстой гээл. Тэгэл нөгөө чин зүрхний дурлалаар яаран орж ингээл зургийг харсан байна. За. Хэ бурхан бодтой Аллах акбар Иесус Христ минь зүгээр л Японд суумаад барилдаж байгаад ирсэн юм уу гэмээр хайнгийн шар шиг амтан байсан гинэ. Ямар амар юм бэ? Тэгж үчээд тахтай. Яа би зүгээр хайртай хүнээ өөр хүнтэй үнсэлж байгааг харчихсан аятал тийм мэдрэмж төрсөн гинэ. Анхнаасаа л жижигхэн гэдгийг хэлээд байхад тэр үед нь л би чамайг няцтархаа шүү гэдгийг хэлчихгүй гэд бүр гомдох шиг уурч хүрх шиг гинэ. А өөрөө жижигхэн нөхөр юм байна те. За. Тэг өөрөө жижигхэн гэ хэлээд байсан юм байна л. Тэгэл оройн нөгөөх нь тетрстгүй гэсэн гинэ нөгөө охин. Тэгэхээр ок гэж бичээл орж ирэхэд нь бялга нүдэн гэдэг шиг ёстой тажигнал хоцсон гинэ. Тэр уур уцаар бачуурлынхаа бах таваа тетрсээр гаргаад байх шиг байгаа чаавас. Тэгээ уцаар баг нэг нинэ хайраа гэдэг байсан уулна. Тэр үг үсэг болгоно одоо ингээд нөгөө ста гэж уншигтаад байна гинэ баг. Тэгээ энийг ингээд энэ постыг бичиж байхад л эргээ бодсон ч бүр уур үрээд байх юм. Олон жил тээж явсан гоморхлоо биччихэл ил гарахгүй бол цээжний мухарт өмхийш гээд байгаа учраас гээд өнөөдөр энийг эргэн санаж бийж бичлээ. Тэр охин тэгээд яасан гэж юу? Би дугаараа солиод гүлэг төрүүлж байгаа юм шиг сарнин алга болсон юм да гинэ. Одоо бүр том шкаф шиг хүүхэн болоо байсан ч гэж. Амар гомдож байна нэр. Ер нь гэдэг чатаар, уцаар, мессежээр хүнтэй танилцах амар апасны явахгүй юу? Ер нь бол. Ер нь манай нэг найз үг амар нэг хүн залуутай амар чатлаад нөгөө лесби хүн байсан. Яа, бүр дурлцсан баг. Эрэгтэй гэж бодоод. Угаасаа тэр юм эрэгтэй нэр мэртэй эрэгтэй яг эрэгтэй хүний зураг мөрөгтэй заяа. Яг эрэгтэй. Тэ амар бэлэсэлтмэлт явуулан заяа. Бүр бодит. Яг ингээ бодитоор тэ ингээ ерөөс нэр дээр ингээ байнга бэлэсэлтмэлт хоол хүн цэцэг мэцэг юу л эсийг явуулаад гэсэн үг лесби үг. Ер нь ингээд төсөөлөд үзэлт амар царайлаг хачин гоё биетэй мангар босролтой тэгээ мөнгө төгрөгтэй ингээд ажил төрөлтэй ингээд нэг хүн тэгээл өөдцэн тэгээ бичээлээ зү. Тэгээ ер нь борлогдохгүй юм л тийм бичээд байж байгаа шүү дээ. Нэг хай нэг шар шиг амтал. Яа, илэг аваач байгаа. За дараагийн миний пост дээр штэ тий. Гима Марика гэж унших юм уу? Жима Марика гэж унших юм уу? За нэг гималах мегал гэж байна тий. Ийм хүний пост заяа. Би нэг хүмүүс шиг реакц өгдөггүй ер нь тийм айгүй тайван дотроо л өвддөг хүн л дээ гэж эхэлж байгаа заяа. Тэгсэн надтай хамт өвдөө твтэж байсан миний үеийг бүсгүй бас л галзуурч өгсөн шүү. Одоо төрөх гэж байгаа хүн байхгүй төрөх гэж байгаа хоёр аахгүй юу? Уцаа чанга дуун дээр нь тавьчаад нөхөртөөгөө хэрэлдээс спикер дээр нь тавьчаад гэж ярьж байгаа юм байна тий. Нөхөр нь хараа цалин буучлаа ямар үлгий авах уу гэсэн чинь эхнэр нь ёо чи зүгээр зайл Гээд орлол уцаа орны араар шидэл хайсан. Тэгээ байж байгаад өвдөлт нь намдаад ирсэн чи буцаж уцаа ухаж гаргаж ирснээ нөхөрлөгөө залгаснаа. Хараа хэрчний төгрөг буусан бэ гэж юу гэ. Цэлэн буусны сонсч одоо. Тэгээд тэр нэмэгтэй төрсөн юм байна заяа. Төрсний дараа
Төрснийхэн дараа нэг их час төрчөөд өрөөнд нь орж ирээд кашлака гаргаж ирээд ээж нь чамааг төрүүлэх гээд яарад гараад ирсэн чинь нүрээ бутаж амжсангүй гээл нэг хөрхөө хүүхдтэйгээ яриад байсан гинэ. Яас хөөрхий. Хүүхдтэйгээ яриад энэ нүрээ бутаж суугаад байсан шүү. Ээж нь чамааг гэтээ хөөрхий тий. Тэг нүрээ бодсон дөнгөж төрсөн хүүхдтэй тий. Тэнгүүтээ ээж нь чамааг төрүүлэх гээд харин яарад нүрээ бутаж амжсангүй гээ яриад тэгээд нүрээ бутаж суугаад байсан шүү. Тэгсэн жоохон байж байгаа гарсан чинь нөгөө нүрэ будаад исэн хүүхэн чинь шүлсэнд гойцсон сайхан унтчихсэн. Сормоос нь хүүхдийнх нь үлгийн дээр наалтсан явчихсан хөргий. Ядарч тий. Гэхдээ идэж штэ тий. Бид нар штэ одоо яг ингээд төрөхөд анхны төрөлтөн дээр таяадан гоё заяа. Юу нүрээ бодохтэй. Аимшигын гамшигын царайтай тэгэл төрхийн орон дээрээс буугаал тэгэл нэг дасагтаа орж байгаа штэ тий. Тэгээд тэр чинь төрхийн орон дээр нөгөө шавхраг гаргаад ингээ 2 цаг хэрэтээ хөвцдөг аахгүй юу. Тэр тэгж байгаа тэгээд дасагтаа орж ирдэг тэгээд би бас гайхчихсан штэ. Надтай хамт төрсэн хүүхэн нүрээ бас будаад нөхөр нь орж ирэх гэж ингээд тэгээд одоо ямар мундаг хүүхэн бэ л гэж бодож ирсэн. Гэтэ ер нь бол гоё төрөхөд бол гоё юм болно штэ ер нь бол. За. За одоо матраад 14 цаг 42 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллаж байна. Сэтгэлээ шингэн гэсөөрэтагаар Trust Trade компани хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр хоёул Trust Trade-ийн хотол цагирган зайцыг ярьж байгаа. За цагирган зайц нь болохоор давснаас бусад тийм нэг хугацаа уртсагч болон бусад химийн орцгүй үхэр гахаан цэвэр органик махаар хийсэн уураг амин димээр баялаг тийм бүтээгдэхүүн байгаа. Цагирган зайцаа одоо 5-аас 10 минут зөөлөн гал дээр хоёр талаар нь ингээ шарж хэрэглэнэ. За мэдээж манайхаа одоо бүр сайн мэддэг болсон баг Trust Trade-ийн болохоор эрүүл ахуйн чанарын стандартын шаардлагад бол нийцүүлэх гэж бид нар эрүүл ахуйг хамгийн сайнаар бүр хангадаг ийм байгууллага байгаа. Хасаап гэдэг чинь өөрөө амар стандарттай. Дэлхийн хэмжээний стандарт байхгүй юу? Тэр стандартыг хэрэгжүүлсэн байгууллага гэж ойлгочиход ер нь бүх юм нь ойлгомжтой. Тий. За тэгэхээр нөгөө одоо жишээ нь хотол цагирган зайцаас ч юм уу хамтдаагаас ч юм уу илгэний нухшаас ч юм уу нөгөө зочин тий ингээд одоо бүтээгдэхүүн Trust Trade-ээс бүтээгдэхүүн авлаа гэж бодоход нэг 50,000 төгрөг хүрчээ гэж бодъё л да. Захиалс нь. Тэгэх юм бол таныг гэрт чинь юм уу албан байгуулагч нь ингээ хот дотроо үнгүү хүргээд өгнө шүү. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас захиалга өгөхийг хүсвэл 7711 75 tik 2 гэдэг дугаарлаа залгаарай. 7711 75 tik 2. За мэдээж манай Trust Trade компанид бол махан бүтээгдэхүүн бүх төрөл нь байгаа тийм ээ. Дахианы махан нагез, хоны махан, стейк за бүр ингээд одоо шархад билэн хоньны гуй тий. За одоо удахгүй цагаан сар болохоор одоо идэх чи өвчөө ууцаа гаргана. Янз гоё штэ. За ингээ нэвтрүүлгийн хамтран аялагчаар 22 жилийн төвөгт сэтгэлээ шингэн гэсүрэтээр Trust Trade компанид хамтран ажиллаж байгаа баярлалаа. За баярлалаа. За дараагийн постыг сонсъё. За нэг 9 настай нэг ач хүү байна гинэ. Тэгээ 80 хол гарсан өндөр өвөөтэйгөө одоо өөх нь автаа тэгээ элен цөвөөтэйг юм шиг хамт кино үзэж байна гинэ. За тэгэл өвөө нь болохоор ингэж асуудаг нэ. Энэ яаж байгаа юм, тэр яаж байгаа юм гэж асуухаар 30 хүн нь болохоор тасралтгүй ингээ хариулдаг. Тэгээд тэр хоёр хамт бүр ингээ кино үзэх амар дуртай гинэ хоёулаа. Хөөрхий юм би яасан тий. Тэгэл 30 хүн ихлээр чинь ачаас нь гарсан үг гэсэн үг шүү дээ тий. За би бас баг хахад манай элен цүгөө юм хоёр амьдээд гэсэн. Тийм үү. Бүр 9 дугаар анги хүртэл гоё. За тэгэл өвөө нь энэ хүү чинь юу гэлээ гэл нөгөө юм үзэж байгаа штэ. Тэгэхээр 30 нь ингэж хариулдаг гинэ. Яагаад нөгөө муу талын хүн штэ. Одоо энийг хулгайлах чинь энэ төр гээл. Тэгэл өвөө нь харлаа. Уг нь нүдэн дулаахан л хүү байна. Хулгай дээрэм хийж байхаар ажил хийхгүй. Уул нь сайхан хүү байна да. Гэлээ тэгэж киногоо үздэг гинэ. Ямар хөөрхий юм бэ? Тэгэл үзчихсэн чи гинэт нэмэх 18 хэсэг гараад 30 хүн шүглдээ л явцсан гинэ. Тэгэл хажууд тийш харчихсан. Өвөө нь ингээ ирэхээр эргүүлээд ингээ чимээг болцсон гинэ. Тэгэхээр нөгөө 30 хүн 9 наст нь нөгөө өвөөдөө бас юм ярих гал нөгөө тайлбарлах хэрэгтэй шүү дээ тий. Бүр тэгээ сурцсан болохоор өвөө энэ хоёр одоо үржилд орох ч юм гэсэн. За бас мэдээд 9 настай мөрдлөө тий. За эмэгтэй хүмүүс чинь ингээ үржилд орох гэсэн чи өвөө нь ингээ бүр сандраад аман ингээ өмөлдөж ийсэн аа. Мэднэ бити наадахаа тайлбарлаа дээ. Би сайн мэднэ гэсэн. Угасаа өвөө үржилд ороод 30 хүн сууж байгаа шүү дээ. Яа мэдгээс жагавд нэрээ. Ямар хөөрхий юм бэ?
Манай өвөө ингээд зурагтын өмнө ингээд суугаараа ингээд унтчихдаг бүр амар хурихраад. Тэгээд сууг сольж тэгээд тэр үед чинь чааста нөгөө орт Монгол телевиз хоёрлол Монголын үндэсний олонний телевиз хоёрлол гардаг байсан. Тэгээд хой би наа чи юм үзчихээ тэгээд өө дандаа орос ууг үздэг байсан. Тэгээд та унтаад байгаа юм шиг өвөө гэхээр үзчихээ нэг хэлдэг байсан. Яа хөвчлээ. За дараагийнх нь сериал байгаа мó? Одоо байхгүй тий. За 2000-нд би түрүүний нэг төрөлтийн баян чи ярьсан шүү дээ. Бас нэг юм ярьчихва. Амжих юм шиг тий. Чин дэвш гээд нэг эмхтэй. Төрөлтийн баян гэснээс гээд 2014 оны 3 сард нэгдүгээр амарч газарт ингээд хүүгээ тусан авахаар ингээд хөвтчихсэн гинэ төрсөн. За. Тэгэл оройд нь ингээд дуншилт өгөөд шууд төрөх тасаг руу тэрэгцэрч суугаад хідэн өмчөө дэвсгэр дааванд боолгоод өвөр дээрээ тэврээд ингээд шилжвэ. Доор төрчихсэн. Доор нэг давхарт баахан төрөх гээд өвдөж байгаа ээжүүд рүү яваад орлоо. За. Тэгсэн өрөөндөө яваад ортол нэг жоохон 20 хүрээгөө болтой охин тэнд ёстой савж байна гинэ бүр. Ингээд нөгөө төрөх гээд те ядж байхад өрөөндөө хоёулахна. Би ч хоёр дахь төрөлд болохоор жоохон намб заасан шинжтэй тэрүүгээр ингээд найш цааш холиход бөмбөг энтер дээр сууж муу сатаараад. Тэгээд нэг харсан чи нөгөө охин чин цонхны тавцанд гизээ ингээд зөхиод энийг надаа салгаад аваадах гэсэн. Тэгээд орилж исэн гинэ. Бүү яана. Тэр нь бүр ингээд хүү миний дүү хүүг чин гимт чин бойл гээл лаг санаа тавьдаг гэж болсон чин өөдөөс нь гуцаад өөрийнхөө аятайхан гаргаараа гэсэн гинэ. Тэгээд тэрнээс хойш чилүүгэн болсон гинэ. Яа, тэгэж хэлээсээ чилүүгэн болохгүй яа тий. Яа, амар хэрэггүй нэрээ. Йоо, би тэгтээ хүүгээ төрүүлэхэд айгүй инээдтэй. Манай хүн орж ирж харна гэд. Би нөгөө жоохон бас санаа зоолж чинь ласт хамын юм дэлгэцсэн байж байгаа шүү дээ. Үгүй ээ чи хэрэггүй гэсэн чинь ёо, бүр тэхээсдэг гэж аим шиг нэг дадлагын оюутан гэд юм өндөр дам хоёр юмдээ хоёулаа эрэхтэй заяа. Яг өөдөөс ингээ гүлийг хараад гэж зогссон. Тэгээд сүултээ нөгөө хоёр өндөр нам хоёроос чи ичиж мичиг тэгэл төрсөн шүү дээ. Нэр бүтэхгүй. Өөрийнхөө аятайхан гаргах. За энэ үрээд 2023 оны 1-р сарын 13-ны Баасан гарагийн одоо үдийн ачаар нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс ихийг мэдэж илүү сонсыг сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр бас хамтдаа Баасан гараг учраас те үдийн ачаар нэвтрүүлгээрээ хамтдаа хөгжилтөө постууд уншиж ярьж гоё байсан байх гэдэгт итгэлтэй. Тэгээд баярлалаа зандаа. За баярлалаа гэрлээ. Үнэхээр хөгжилтэй байлаа. За өргөдөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг үйл авч сонссны дараа 15 цаг 15 минутаас хөтлөгч хаш Ами нарын хөтлөө өргөдөг Элдв шипийн нэвтрүүлгийн хашийн дугаарыг хүлээн авч сонсороо. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар сэтгэлээр шингэнэх сураатаагаар Trust Red компани за мөн Flores Эрдэнэс хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч чухал бүхэнд ойр Florence Residence хотхон борлуулалт болон лизингтэй холбоотой мэдээллийг 75 17 22 22 дугаараас аваарай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч сэтгэлээ шингэн Trust Trade мэдээлэл авах утас 77 11 75 тэг 2 3 2 1 эфир. Үдийн хачаар нэвтрүүлэг хөтлөгч Зандаа, хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3